Хүүхдийн сүүн шүдийг зөв ашиглах нь ирээдүйн байнгын шүд эрүүл зөв ургах суурь болдог. Шүд гарахаас өмнө буцсан усаар норгосон маарал, даавуугаар эсвэл зориултын арчуур хэрэглэн буйл хилийг зөөлөн арчиж өдөр бүр цэвэрлэнэ. Шүд ургасан цагаас шүдийг өглөө оройдоо шүд болон насанд нь тохирсон сойзоор цэвэрлэж байх. Та хүүхдийнхээ шүдийг угаахдаа аяганд буцсан бүлээн усхийн сойзоо дөрөн хүүхдийг хэвтүүлэн угаана. Заавал оо шаардлагагүй. Оо хэрэглэсмээр байвал фотоор багтай хүүхдэд зориулсан оо хэрэглэх нь чухал юм шүү. Ер нь хүүхдэд өөрөө шүлсээ хайж чаддаг болсон тохиолдолд оо хэрэглэл их зах ёстой. Учир нь фотороо хүүхэд залгаад байдаг юм шүү. Мөн хилийг нь цэвэрлэхээ мартав. Гэхдээ харж байгаад өнгөртөө үед нь цэвэрлэж байгаарай. Шүд угаалтан дээр асран хамгаалагчдын мартдаг зүйл бол шүдний утас юм аа. Шүд хооронд шүдний сойзоор авагдахгүй өнгөрүүлдэг үүнийг шүдний утас хэрэглэн авна. Ингэснээр завсрын цоорлоос бүгдээрээ хамгаалж чаддаг юм шүү. Хүүхэд өөрөө шүдээ угаахдаа дутуугадаг учраас сургуульд ороод гар нь үзгээ сайн байран зөвшөрлөн том хүн ядаж оройдоо шүдийг нь угааж өгөх нь чухал байдаг шүү. Эсвэл хүүхдээ өөрөөр нь угаалгаад араас нь та гүйц дугаасан эсхийг нь шалгаад угааж өгөөрэй.